За энэ их төвшин гишүүний асуултаа ерөнхийдөө давхарж байна. Бид нар эхлээд Нүүбийн дэрэгдэх Сингапурын конвенцтэй элсчээд энэ асуудлыг хилцэх ёстой байгаагүй юу? Гадаад хэргийн яамны зүгээр бодлогын зүгээс харахаар одоо бид нэр жишээ нь энэ ижил төстэй за яг жигүүргэнд жоох өөр. Гэхдээ ижил төстэйг энэ хоёр конвенцэд нэгтгэж байна л да. Тэгэхээр илүү Нүүбийн дэрэгдэх конвенцтай нэгдчихэд олон улсад байр суурь тодорхойлчоод дараад нь энэ конвенцэд нэгдэх ёстой байсан уу гэдэг нэгдүгээр асуулт. За хоёрдугаар асуудал нь болохоор одоо энэ орж ирж байгаа конвенцийн хэлцээрийн нөхцлүүд дээр харахаараа манай улсын тодорхой хил хязгаар нутаг дэвсгэр үндэсний аюулгүй байдалтай холбогдлолтой улс эрчим хүч, онц чухал дэд үтс, баталгаа хамгаалах стратегийн салбарын хилцлүүдийг засгийн газрын хилцчээж орж тогтоолоор орж иж тухайн байгууллагууд нь зурчилд орох зохицуулт хийгдсэн юм болов уу гэсэн хоёр асуулт асууя. За ханарагчны асуултанд хариулъя. Гэрээ эрх зүйн газрын дарга соёл дарга Индрийн микрофон. За сайн байцгаана уу? Гэрээ эрх зүйн газрын захирал соёлмаа намнар гишүүний асуултанд хариулъя. За нэгдүгээр асуултын хувьд гэх юм бол яг уу түрүүний хэлснээр Сингапурын олон улсын эвлэрүүлсэн зуучлалын конвенц нь илүү одоо тухайн шийдвэрээ хэрхэн биелүүлэх тал дээр дотоодын зохицуултыг наривчлал тусгаж өгсөн ийм нүүбийн хэмжээний конвенц байгаа. За энэ дээр бол хууль зүйн дотоод хэргийн яам болон манай хоёр судлаад дотоодын хуульдаа шингээх зохицуултууд байгаа учраас наривчлан судлах шаардлагатай гэж үзэж байгаа. Энэ олон улсын эвлэрүүлсэн зуучлалын байгууллагт манайх үүсгэн байгуулах тухай конвенцэд нь өнөөдөр байнгын ороогоор зөвшөөрөх юм бол гаруй үсэг зурж байгаа. За өнөөдөр энэхүү конвенцэд 44 улс гар үсэг зурсан. Үүнээс 44 улс гар үсэг зурсан. 10 улс нь зөвхөн сойрхон баталсан байгаа. За энэхүү байгууллага нь өөрөө шинэ 2025 оны 5 сард үүсгэн байгуулах тухай зөвхөн конвенц гаргасан. За тэрний дагуу эвлэрүүлэн зуучлалын гэрээг яаж одоо дотоодын хуулиндаа шингээх үү, яаж одоо биелүүлэх үү гэдэг тэр бүх протокол, тэр зохицуултууд нь одоо дахиад гишүүн улсуудын дунд хилцэгдэж дөрмүүд нь гарах нь дутуу байгаа. Тэгэхээр бид нар гар үсэг зурсны дараа ажиглагч улс болох буюу тухайн тэр хилцүүлэгт нь ажиглагчаар оролцоо санаа бодлоо илэрхийлэх эрх нэгдэж байгаа. Тэрнийхээ дагуу гар үсэг зураад тэр бүх юмыг судлаад за тэгээд тэр яг манай дотоодын хуульд нийцүүлэх асуудлууд нь протокол нь тэр байгууллагынхаа хэмжээнд эцэслэгнийхаа дараа бид нар сойрхон батлах асуудлыг оруулахдаа мөн дотоодын хуульд өөрчлөлт нэмэлт оруулах уу яах уу гэсэн наривчилсан зүйлүүдэд бас дахин яана. Мөн хоёрдугаар асуудал дээр бас хэлэхэд саяны хэлсэн таны улс хоорондын хилтэй холбоотой зарим маргаантай холбоотой асуудал дээр энэ маргааныг бид нар одоо нэгдэж орохороо харгалзахгүй гэсэн резервэшнд орох боломж байгаа. Тэр бол мөн сойрхон батлах процессныхаа шатанд сайн судлаад зарим нэг одоо 3 улс жишээлбэл өнөөдөр сойрхон батлахтаа резервэшн хийсэн байна. Тийм резервэшн хийх боломж бол байгаа. Босноо шүү. За гişүүд асуулт сууж хариулт авч дууслаа. За үг хэлэх гişүүд байна.